гаммаа гэсэн үг гэлнэ. За шинжлэх ухааны бодлогонд ер нь бол Монгол улсын хөгжлийн үндсэн хөдөлгүүр байх ёстой. Энэ хуулийн зорилго нь шинжлэх ухааны салбарын бүтцийн асуудал тогтолцоохоос илүү улс орны тэр өрсөлдөх чадварыг дээшлүүлэх тий. Зайлшгүй шаардлагатайг нь олох, тогтоох, эренблэх тэрний дагуу шинжлэх ухаан санхүүжилт, мөнгө төгрөг, хүний нөөц тэрэн дээр нь анхаарах хэрэгтэй байна. За энэ хуулийн төслийн зорилго хэрэгжилт хариуцлага гэсэн юм нэг тийм гурвалсан уялдаа байвал зүйтэй санагдаж байна. Эний уялдааг нь арай сул байгаа юм болов уу гэж харлаа. Гэхдээ энэ магадгүй нөгөө өөрчлөлт дээр биш гол хууль дээр ямар орсон юм байгаа. За энэ засаглал бүтцийн институцийг сая бас гişүүд нэлээх ярьлаа л да. Шинжлэх ухааны академи нь. Тэгээ ер нь бүгд санал нэгдэж байгаа нэг юм нь шинжлэх ухааны академи, яам, тэгээд их сургууль, за магадгүй нэг хэсэг технологийн паркууд гэж ярьж байсан тий. Эднэрийн үүргүүд нь тодорхой биш байна, давхцж байна гэсэн ийм санаануудыг хэлж байна. Ер нь миний санаа бол бас энэ судалгааны бодлого хариуцсан юм тусгай тийм нэг National Research Council гэдэг чинь жишээлбэл Англид бол тэ. Эсвэл эрүүл мэндийн дээр бол National Institute of Health гэдэг шиг юм тусгай юм би бүр ингээд бодлогын тодорхойсон юм хариуцлагатай тийм нэг институт юм уу тийм загвар баймар санагдаад байна. Тэгснээр энэ их сургууль, эрдэм шинжилгээ, дээрэс нь хувийн бас хөвшлийн уялдаагч гэсэн хангаж оруулж ирэх магадгүй түрүү миний дахин асуугаад байсан тэр research and development-ыг оруулах тэгснээр тэнд ажиллаж байгаа эрдэмтдийн юу гэдэг лицензэн авах, патенттай болох, роялтигаа авах гэдэг ингээд санхүүгийн өөрийнх нь хөшүүргийг биех болох. Тэгээд мөн энэ суур судалгаа дээр бол аргагүй төр мөнгөө гаргах хэрэгтэй, санхүүжилтээ өгөх хэрэгтэй энэ дутууч байгаад байдаг. Гэхдээ энэс дээшээ бүр технологийн хувьд шинжлэх ухааны үнэхээр инновацийн хувьд ярьж байгаа бол эрдэмтдийн зүгээр нэг цалин өгөх асуудал огт яригдах ёсгүй байхгүй. Зүгээр сууж байгаа цалин авах гэсэн ойлголт байхгүйгээр үнэхээр шаардлагатай хэрэгтэй энэ санхүүжилтийг өгдөг энэ нөхцөлийг бүрдүүлэх, түрүүний хэлсэн өрсөлдөөнд чанарыг бий болгох, энэ нь олон нийтэд ил тод байх. Жишээлбэл юу гэдэг илгэний хавдраар нас бараал байна. Илгэний хавдрын насваралт хамгийн өндөр байгаа бол энийг бууруулах хамгийн гол интервенц нь юу юм бэ гэдэг зарлалыг шууд зараад тавиад тэн дээр ингээд яг адилхан peer review оруулаад тэндээс хамгийн гол хамгийн зөв хамгийн хэрэгжихүйц боломжтойг нь тооцоолж гаргаж ирээд энэ дээрээ санхүүжилтөө өгөөд энэ дээр нь өвчлөө бууруулад явах ч юм уу ингээд наад захын зайлшгүй хэрэгтэй юмнууд зөндөө байгаа байхгүй. Тэрний хажууд бид нар эрдэм шинжилгээ ярихаар бид нар энэ грант менежмент ч юм уу эсвэл хажууд нөгөө operational team-ийг ерөөсөө ярихгүй хайчаад байдیں۔ Эрдэмтэд өөрсдөө энийг чинь бүгдийг хийх албагүй. Хажууд нь заавал энэ operational team-үүд нь санхүүгийн бодож өгдөг те indirect cost-уудын тооцоолдог, энэ дээр нь бүтцийн бий болгодог, энэ дид бүтцийн зайлшгүй бий болгож энэ эрдэм шинжилгээ, энэ технологи, энэ шинжлэх ухаан чинь амьдрал дээр хэрэгжиж явах боломжтой энэ загвар нь бүрдэнэ гэдгийг бас анхааруул хэрэгтэй байна. За гадаадад ажиллаж байгаа Монгол эрдэмтэд гэж олон хүмүүс байгаа, диаспора байгаа тийм үү. Эднэрийг бас тогтвортойгоор, улс суурьтайгаар институцийн хамтын ажиллагааыг бүрдүүлэх, гадаадд байгаа энэ эрдэмтдийнхаа ашиглах гэх юм уу оюутнуудтай холбож өгөх, faculty to faculty, оюутантай энэ холбоог бий болгосноор бид нар бас энэ чанарыг сайжруулах, энийг үр ашигтай болгох, сүүлийн үеийн шинжлэх ухааны техник технологиос байнга зүгдэх гэх юм уу дээрэс нь ил тод байдалтай үр дүнтэй энийгээ дүгнж үнэлдэг энэ боломж нь бас бүрдэнэ гэдэг энэ саналыг бас хэлье.